Тэгэхээр ингээд нөгөө яг л нөгөө миний л яг ярих гэдэг бид нар нөгөө идэж уух юмдаа ингээд одоо бол амар их анхаардаг болсон цаг үе шүү дээ тий. Тэгтэл одоо би бол анх бас байр авахта энэ хаана яг юугаар хийгцэн обоо нь юугаар хийгцэн одоо паар нь ямар байгаа хаалга нь ямар байгаа гэдэг нь бол анзаараагүй л зүгээр л нөгөө зохион байгуулалт олноосонгаас нь авсан байгаа. Тэгтэл юу ийм ихэнд одоо нарийн учир байсныг бас мтэггүй л авсан байгаа байхгүй. Нэг тийм цаанаад нэг тийм чанартай байрын алах шиг би тэгээд байгаа шүү дээ тий. Хөнгөд энэ хаалдаа энэ яг л нэг сэв шиг байгаа зү энэ олон түгжээ. Үүд коридортой байна гэдэг бол юу н айгүй бас гоё шууд ороод ингэ нилэхгүй тийм ээ шууд гэрлээ. Тэгэхээр бас яг бас л эндээ нөгөө гоё ингэ тавиартай. Ер нь бол бүх одоо байрууд маань коридортой нөгөө тавилгаа шийдэж өгсөн. Тавилгаа шийд. Тий, хамгийн гол нь тавилгаа шийдэж өгсөн. Дээрэс нь ерөөс надад дийнс юм таалагдаад. Нөгөө би цүнхээ тавина, чожоо хайн, амар ингэ тэндээс би юмнуудаа хайхгүй. Тэгээ ард ийм гоё үзэмжтэй. Гэрэлтэй. Гэрэл бүр тэгтээ үнэн гоё. Ямар ч юм би гоё ар. Тэгээ 60.5-д ингээ ороод ирэнгууд энэ бол 60.5 чи ерөөхдөө бол харьцангуй бас нэг жижиг метр квадрат шүү дээ. Тэгэхэд яг энд ороод ирэхэд бол хамаагүй том метр квадраттай гэж тийм мэдрэмж төрж байгаа. Тий. Очон бол нэг хоёр өрөө байгаад байгаа шүү дээ тий. Хоёр өрөөндөө бол яг 60 бол бас хөөрхөн бас хөрн томхондоо бас гайгүй орчих хаад. Галтгоо манд бас л ингээд өөр ингэсэн ингээд хөөрхий таалбаатай өөр ингээд холдоод байхгүй тийм ээ. Тэгэхээр бас галтгоо бас айгүй гоё том байна. Том байгааз тийм ээ. Бас л нэг шалнаасаа таац хүртэл учраас бас нэг агуулгах сав бодож ерөөс хангалттай. Одоо чи тэр ингээд ерөөс ямар ч мөрөлдөх юм байна. Одоо тэгээд ингээд нөхөр энэ ингээд тэгээ хөргөчөө ингээд хоолой үлдээ би энэ хоолой хэлээ. Хоёлоо мөргөлдөөд ахгүй. Өөрөөс нэг нь хоолой нэг нь алтгаа уухад зай талбай бол үнэхээр маш гоё цохон байгуулсан байна. Энэ 60 м квадраттай байрууд юм дандаа уршаа харсан харамстай. Гоё штэ уршаа гэрж яг нөө нар чин тэр чигээр орж. Тий. Байгалийн нар чин гэрэл орж ийн гэдэг юм л тест. Тий. Тэгээ хоёрдугаар тагт нь аяг гоё мөргөн. Тэгээд би нэг хөвчлэн навтаа уршаа харсан зүг учраас би ерөөхдөө юм цайвар өнгө сонгосон. Яг бол манай нар чин бас хэцүү штэ тий. Тийм штэ. Хөшгөө хаахаа мартан онгороо орхин гэтэл нөгөө тавилга маань араас бас гандах үе тий. Тэр ерөөхдөө цайвар өнгөөр одоо яг энэ томроо гол тогчулсан байна. За энэ бууд бас л нөгөө ингээл уртаараа байсан уу? Тийм тийм гоогийн бас ингээд юм урт буудсан байсан. Энэ бол ингээд метр 40-тэй метр 40-тэй нийт урт нь 2.80хгүй. Тэгээд энийг бас ингээд хоёр тал. Бас ингээ өөрсдөө хөрөө те ингээд зилэлгч болох ингээ хуваачч болох нь. Бас нөгөө давуу тал нь болохоор одоо энэ хандаа ингээ хоёул ингээ нийлүүлчих юм бол энэ ханаас тэр хан хүртэл ингээ нийлчин ширээгээ урдуур авчихлаа нөгөө 10-ныхаа баяр ёслолтой зориулаад өөрчилчих нь байна шүү дээ тийм ээ. Энд яван бодоод ерөөсө бас ингээ хаашаад бол хаашаа байх хувирах боломжтой. Тэгэхээр яг нөгөө ливинг өвөөс л яагаад тавилгаа авах чухал вэ гэдгийг бод төр шүншигийн төсөл төр тэр бүр яг надад яг харуулдаг юм шиг санагдаад байна. Тэгэхэд энэ ч бол бүх өнөөдрийн баталгаатай эрүүл мэндийн 100% баталгаатай тийм хүний эрүүл мэндийг хангасан. Тий. Тэгээ бас маш гоё нөхцлөөр байгаа шүү дээ. Ер нь айгүй 25-60 гэсэн бас тийм айгүй гоё тийм нөхцөлтэй байгаа юм лээ. Тэр нь болохоор ямар нэгэн хүн нэмэлт юмгүйгээр ингээд бас тавилгуудаа бас авчна. Нэг гоё юм байгаа. Тийм ээ би мэдээ байгаа. Тийм ээ. Та хараад баг нэгэн дугаар баг хэлэх бах тийм ээ. За энэ хэсэг байгаа. 60 м квадраттай дахиад ийм боломж гаргаж өгсөн. Энэ болохоор эмэгтэйчүүд бидэнд маш хэрэгтэй. Угаалгын хэсэг байж болно, агуулгаар хэрэгжилж болно. Одоо энэ хараг л угаалгын машинаа тавьчихна. Тэгээд энэ нөгөө ханаасаа ингэж өлгөдөг хатагч өгдөг шүү дээ. Тэрийг тавьчихна. Хөнгөдөө эдгээр дээр яг үхлээр одоо ингээд энэ шиг бүх нэг угаалгын хувцсантай хийчихнэ ерөөсөө. Одоо тэгэл 3-4 айлтаа амбулаас авахлал хийх юм өчнөө шүү дээ. Одоо хаашаа одоо ингээд манайхан жиг аялдаг болсон аяллахын хэрэгслүүд ингээд хийж болно. Энэ бол ингээд амьдрал бүр хамгийн хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд бидэрт хамгийн хэрэгтэй хэсэг. Онцгой нөрөө. Энэ бол бас ингээд аюул саруул бас харуулах харин нөгөө саруулсан гоё мэдрэмж байгаа. Нэг стандарт 100 м квадрат өрөөний нэг онцлог өрөө шиг л байгаа зү. Тий. Нөгөө бас ингээд кава шийдсэн. Тэгээ чинь таацыг хадталтаа ингээд тараа яг ингээд хүн унтахад ингээд ямар ч ингээд гэрэлж амарч байгаа. Тийм хурд нүдэн дээр тусаал тий. Тэгээ тийм юм байхгүй ингээд тийм зөөлөн гоё намуухан юм. 60 бол бас л маш олон гоё давуу талууд зөндөө биш үү? Байна тийм. Үнэхээр
Эндээ бүр ямар ч эргэлзэх юмгүйгээр та зөвхөн одоо нөгөө яг өөрийнхөө гэрцэн таарсан гоё метр квадраттай байраа сонгохтол хангалттай тийм ээ. Тэгээд нэг миний түрүү хэлсэн энэ хаалга маань тий. Одоо ингээд өдөр өдрийн цагаар ингээд ээж аав нар чинь тий ээж ингээд төр авс ихэд хүүхдүүд энэ хичээлээгээ шуугуулахад ямар ч юм арахгүй. Одоо энэ ингээд хаалаа бүм тий ингээд сонио ингээд бүг гэдэг тэр хин бүр дуурсан шал өөр. Одоо нөгөө нийлхнайт хүүхдтэй болж энэ тэгэл аль унтмаар байдаг тий хүүхд унтуулж идэл ингээд ойрлол дугуй бай гэх зүв байх зүв. Тэгэл хүүхдээ унтууллаа хаалгаа бүм хаалаа. Хаалгамч вакуумны хувьд бол тийм хаалаа. Найл ингээд айгу амар ингээд урдны өрөөдөг ингээд арах учраас шууд чигээр аль та тий энэ хараа бас юм айгу том ёстой. Энэ одоо бүр тийм энд ингээд төшөө бүр угаалга машин тэнд орчиж байгаа болохоор чинь бүр гоё тийм ээ. Бүр илүү зайтай болж өгч штэ тийм ээ. Энд чи одоо баг өстө нэрээ нойл мал бас битээ бас тийм мэдэрхчтэйгээ өөх энэ чи одоо баг юу вэ? Нэг юм бод мэдэн тавьчих гэсэн байгаа. Нэг юм хөрхөө нэг жал сууч. Тэгээд бол энэ паны өрөө бас амар таалагдаад байгаа. Тий. Гоё. Үнэн саруулахнаар бүр хуваарлтыг зохион байгуулалт бол үнэн гоё. Зүгээр таад ямар тааж ирээд нөгөө загварын байран дээр үзэр яг нөгөө гаднаас 40 идэхээр чинь айгу жоох юм шүү дээ. Одоо яаж тавилгаа багтаах уу гэж бодож байвал ерөөсөө санаа зовхонгүй тийм ээ. Өстой санаа зовхон байхгүй ерөөсөө энэ бол тогтчлоход бол ямар ч асуудал байхгүй. Нишкам юм байна. За үнэхээр таалагдах юм нэг үнэхээр байхгүй яг үнэ байхгүй. Тийм. Одоо нэг өөлөж гэсэн юм. Өөдөн яг үнэ өөлөж гэсэн. За энэ нөгөө нэг байдаг шүү дээ тийм. Нөгөө хаалганаас ахуулаад хүртэл хаалганы хүртэл ямар гоё чанартай хаалга байгаа. Одоо энэ тий. Тэгвэл энэ сүүлийн хаалга чинь доошоо унжаал хаагдахгүй байгаа. Тэгээд энэ чинь бол бас л ингээ яг л танд сейф налах ямар байгаа даа нөгөө амар нүсэр тэгэл нөгөө нэг бат бүх штэ тий. Бүгд л нэг гоё хаагддаг. Бас ингээл яг ямар ч юм байхгүй ингээл яг бүр үнэн нөгөө нүдэн дээр нөгөө чанар нь харах гэдэг чинь ингээл байгаа байхгүй юу. За ингээд манай 60.5 м квадрат 2 өрөө байр. За энэ удаад ингээд 60 м квадрат байр шугаа танилцуулаад та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За. Аз жаргалын өргөөг шүн шиглэн бүтэв. Шүн шиг гэн хороолол.